бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Нүдний салтын халдвар дүрсэл. За энэ нүдний салтын халдвар дүрсэл гэдэг өвчнийг мэдхээс өмнө нүдний салст бүрхүүл гэж юу вэ? Ямар ач холбогдолтой вэ? Ямар үүрэг гүйцэтгэдэг вэ гэдгийг мэдэх нь чухал гэж бодож байна. Нүдний салст бүрхүүлэн өөрөө нүдний алимыг бүрхэж байдаг нингэн тунгалаг хальсыг хилдэг. Энэ салст бүрхүүл нь нулимсны шингэний чухал бүрдүүлэгч бодисуудыг боловсруулахад тусалдаг жижиг гадны бит бичил амьд биетээс хамгаалах хориг болж байдаг. Салстан гадна орчинтой шууд харьцдаг учраас цусны судасаар баялаг өвчнөд өвчлөмтэй чанартай байдаг. Нүдний салстын үрслийн нүд хид хідэн шинж тэмдгүүд байдаг. Нүдний салст улайх, усархаг, салсархаг идээрхэг нух гарах шинжүүд илэрнэ. Шалтгааны хувьд хид хідэн шалтгаантай халдварын гаралтай конъюнктивит, харшлын, цочрлын, арьс салстын эмгэгтэй холбоотой кератоконъюнктивит, гэмтлийн гаралтай шалтгаан мөн өвчин үүсгэгч нь нүдэнд орж халдруулах хид хідэн арга замтай байдаг. Бохир гараар нүдээ нухах юм уу тий бохирдсон усан савд сэлэх охид эмэгтэйчүүдийн талаас илүү тохиолддог чанаргүй соромсны будгаар сормосоо бодснаас болж нүдээ гэмтэх гэх мэт гарч болно. Нөлцийн хувьд бас олон ангилдаг. Цочмог булайлмал эсвэл сасархаг идэрхэг, цочмог идэрхэг, серозон, архагийн, үнцгийн, алсархаг, гурамч халсархаг, хөвлөгийн сэврүүд, офтальмиониатуриум, гранулом, шоколад, цоргичлалтай. Энэ нь цочмог конъюнктив интеровирусын гаралтай үрсэл, үнцгийн энэ нь офтальмиониатуриум. Эрүүл үд нүдний салстны дараах тогтолцоотой байна. Агаартай харьцдаг тул бага температуртай дээд доод зохины механик хамгаалттай нулимсны гурсан сэвэрлэх үйл лизосомын нянгийн эсрэг үйлдэл нулимсны иммуноглобулины шингэний хамгаалалттай. Нүдний салстын үргэлжлэл дотроо бактерийн ба вирусын гаралтай гэж хоёр ангилдаг. Би эхлээд энэ дээр бактери харшлах хоёрын ангилалыг гаргасан байна. За энэ бактерийн шинж тэмдгийн хувьд болохоор эхлээд нүд нь улайн, тэгээд нуугддаг, зохины эрмэг орчмоор халуун оргон, шөнөдөө энэ нуух нь зохины эрмэгээр наалдаад нүдээ нэхэд маш их төвөгтэй байдаг. Харшлын хувьд гэхээр энэ нь нүдний цагаан хэсгийг хамарсан шинж тэмдэг бас л улайн, хавн, хүйсэн, тэгээд захтны голдуу захын жижиг энэ цусны судсууд нь тэлэгдчихдэг. Бактерийн гаралтай нүдний салстын үрслийг дотроо тахал хэлбэрийн хурц конъюнктивит, пневмококкийн хурц конъюнктивит гэд хоёр хаадаг. Энэ тахал хэлбэрийн хурц конъюнктивит нь гол төлөв дулаан ба халуун бүсийн орнуудад тохиолддог. Үүсгэгч нь шийглэг ба идээд орчин 20-30 градусын дулаан температурт сайн үрждэг кокюксийн сахунцарт бактери мөн грам сүрэг будгаар буддаг. Өвчний нууц үеийн болохоор 2-3 хоног үргэлжлэн энэ шинж тэмдгийн хувьд эхлээд нэг нүд нь өвдөд дараагаар нөгөө нүд нь халтуурлаж өвчлөдөг. Өвчин нь цочмогоор эхлэн шинж тэмдэг нулимс оожин, гэрэлт ялгах, зөх ба салст дулааж хавна нь удалгүй салстад олон жижиг цус харуулт үүсч их хэмжээгээр идэ гардаг. Пневмококкийн гаралтай хурц конъюнктивитийн үед болохоор үүсгэгч нь Френкел фиксельбоомны пневмококк голдуу бага насныхан өвчлөн нууцын 2 хоног өвчний эхлэл цочмог буюу хурц байдлаар явагддаг. Тэгээ шинж тэмдгийн хувьд зог, салстан улаан, хөөж, жижиг цус харуулт үүснэ.
Зарим үед эвревчийн захаараа жижиг шархлаа үүснэ хүндрүүлж болно. Өвчний үргэлжлэх хугацаа нь 7 хоног орчим л байдаг. За салстаас авсан төрхсийг шинжилэн бактериологийн шинжилгээгээр унших болох болно. Вирусын гаралтай нүдний састын үүсэл. Энэ нь үс өчнгүүд маш олон үүсгэгчтэй эндээс болоо аденовирус болон герпес вирус илүү тохиолддог. Герпес вирусын голдуу нэг нүдийг өвчлүүлэн өнгөц үрвсэл ба өнгөр хэлбэрээр тохиолдон заримдаа эврэгчдээр шархлаа үүсэн хурамч плектин гэгддэг жижиг сэвэр үүсч болно. Өвчний нууц хугацаанд 5-аас 7 хоног байдаг бол үргэлжлэх хугацаа нь 1 сар. Аденовирусын гаралтай конъюнктивитийг болохоор дотор нь цас булчирхай залгуурын халуурал тахал хэлбэрээр 2 ангилж тохиолдуулдаг. Салст залгуур булчирхайн халууралтыг 1-7 серотип үүсгэх бөгөөд өвчин нь гэнэт уртсаар халуурчлан хоолой хөндөөрлөг толгой өвдөг эрүү хөлзөөний булчирхай томор нүдний салсын үрвсэл илэрнэ. Хоёр нүд ээлжлэн өвдөх бөгөөд гэрэлт ялган нүднэс гоождог. Өвчний онцлогоонд болохоор цитологи шинжилгээ нь маш чухал. Голдуу хүүхдүүд тохиолддог илүү. Герпес вирус герпес вирусын болохоор эвревчээр илүү гэмтээдэг. Тэгээд салст залгуур булчирхайн халууралт нь салстыг илүү гэмтээдэг. Тахал хэлбэрийн гөвдрүүд кератоконъюнктивит энэ 8 серотипээр үүсгэдэг ба өвчний нууцын 4-өөс 12 хоног хвчлэн насанд хүрэгчд өвдөн. Тэгээд өвчний үргэлжлэх хугацаа бараг 2 сар хүртэл байдаг ба амны шинж тэмдгийн хувьд гэхээр эхлээд толгой өвдөн, бүх бие шархирч өвдөн, нойр хоолнд дургүй болох, зөөхгүй алины салт өрөвсөн, улайж гэрэлт галах, шороо орсон мэт харна. Эмчилгээний хувьд гэхээр одоо үед болохоор вирустатик ба вирусит юм хэрэглэн мөн интерфероны синтезийг идэвхжүүлэгч интерферогенийг хэрэглэж байгаа. Мөн үүнтэй холбоотой интерфероны ялгалтыг идэвхжүүлэгч бодисын дотроос энэ нөгөө ферогеналыг нэлээд их хэрэглэдэг. Ферогеналыг вирусын гаралтай нүдний састын цочмог үрвслийг эмнэлзүүгээр нь бас 3 ангилдаг. Цочмог серозийн конъюнктивит, цочмог цусрагур конъюнктивит, цочмог сэврүүд конъюнктивит. Энэ цочмог серозийн конъюнктивитэн болохоор маш хөнгөн явцтай, хөнгөн зэргийн халдварын гаралтай учраас сэврүү хариу урвал нөгөө шилжихгүй явагддаг. За тэгээд шинж тэмдгийн хувьд гэхээр хөнгөн зэргийн цус дүүрэлт үүсэн, усрах, нуух гарна, нүдний салстын давхар хавнасан байдлаар илэрдэг. Энэ серозийн конъюнктивитийг болохоор эмчлэхдээ энэ нь өөрөө аяндаа хурдан хэвдэрдэг учраас нэг эмчилгээ шаардлагагүй. Цочмог цусраг конъюнктивитэн болохоор энэ нь за шалтгааны хувьд гэхээр вирусаар үүсгэдэг. Тэгээд жижиг хэмжээтэй эрийнхээ агуулсан вирус бөгөөд маш их халдвартай байдаг. Мөн энэ цочмог цусраг конъюнктивитэн болохоор гар нүд шууд хөлцөх замаар ер нь халдварлана. За нууц юм болохоор маш бага хугацаанд илэрдэг. 1-ээс бараг 2 өдөр гэсэн үг. Шинж тэмдгийн хувьд гэхээр өвдөх, уулайх, нүднэс гоожих, гэрэлт мэдрэх, эсвэл хавнах байдлаар илэрнэ. Цочмог сэврүүд конъюнктивитэн болохоор энэ нь нөгөө сэврүү үүссэн нүдний салстын гифрэмийн нүднээс нуух гарах байдлаар илэрнэ. Мөн энэ нь нөгөө сэврүүнүүд нь зураг дээр харагдаж байгаа шиг маш жижиг саалдуу цагаан өнгөтэй байдаг юм. Тэгээд
тунгалаг гадуураа дугуйрсан хавантай 1-2 мм диаметртэй байдаг. Шинж тэмдгийн хувьд зочмол цэцрэг конъюнктивиттэй адилхан. Трахомын хувьд гэхээр үүсэгч нь вирус риккетси 2-ын завсар болох Голфрови байдаг. Өвчин нь Африкийн зарим орнууд тархсан. Тэгээд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээгээр одоо үед болохоор трахомоос болж хараа алдсан 80 шахан хүмүүс байдаг гэсэн. Трахом бол ахад удаан явцтай халдвартай кератоконъюнктивит. Тэгээд эхний үед болохоор зөөрийн хувьд маш бага нүд аргах, улай, базар нухтахаас үл шаналгаагүй байдаг бол дараа нь трахомын явц нь 4 шаттай явагддаг. Тэгээд хүндрлийн хувьд болохоор нулимсны эрхтний өрөвсөл, эврэвшин шархлаа үүснэ. Өвчний ерөнхий тавилан нь трахомыг болохоор эрүүл хүүхдэд тохиолдож болох энгийн фолликулус, аденовирусын конъюнктивит, паратрахом зэргээс ялган онцлон. Эмчилгээний хувьд удаан хугацааны үргэлжилсэн хэсэг газрын эмчилгээний өрөнд болохоор антибиотик тетрациклинийг хэрэглэж өгнө. Тетрациклинтэй хамт сульфаниламидын бүлгүүдийг хэрэглэж өгнө. Анхаарал хандуулсанд баярлалаа.